Сургалтын төлбөр жил бүр бол нэмэгдэхгүй шүү дээ. Нодлон жил ганц нэмэгдсэн. Тэрнээс өмнөх жилүүд бол тогтвортой байсан. Гэхдээ яг хуу сургалтын чанар гэж ярьчлаа л да. Зөвөр одоо манай боловсролын систем нөөрэ ямар байгаа лээ те. Одоо боловсролын сургуульд ямар хүүхдүүд ордог лээ те. Хамгийн өндөр нь авсан хүүхд орохгүй шүү дээ. Багш нарын цалин өөр айгүй бага учраас хэн багш болох юм гэсэн. Тийм учраас бид нар өөрсдөө тэр нөгөө анхдагч суур хүчин зүйлүүдийг сайжруулаагүй гэж сургалтын чанараа сайжруулаа гэд хашгираад ахын дэндүү зохимжгүй үйлдэл ах гэж би боддог. Тийм юус өөрчлөлт гардаг шүү дээ. Ер нь бол зарим сургуулиудаар сайжирдаг, зарим сургуулиудаар сайжирдаггүй. Яг тэгж санагддаг шүү дээ. Би бол Монгол Улсын сургууль суралцдаг. Яг би нөгөө нэг төлбөр төлөх болгондоо манай сургууль амар бүтээн байгуулдаг илүү хийж өгдөг байхгүй. Тэр талаараа би бол ямар тийм харамсаад их байхгүй. Манай сургуульчдыг бас төлбөр төлөхөөгөө ажигуураас нөгөө тэтгэлгийг амар сайн олгож өгдөг. Тэр талаараа би нэг тэгж харамсаад их юм байдаг шүү дээ. Тэгэл засвар хийгээл ах шиг байдаг шүү. Засвар масвараа сайн хийдэг шүү. Ер нь бол төлбөртэй багтсан сургалтын чанартай тэгэл ер нь л хийж ах шиг л байдаг.